Аян баримтат цуг. Өнөөдрийн дугаар туушнаар зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах Абхаз улсын нутаг дэвсгэрт байдаг хаягдсан дулааны цахилгаан станцын бичлэгийг бол тайлбарлан оруулж байна. За юуны төрөнд ашиглаж буй бичлэгийнхээ их сурвалжийг бол дурдъя. За миний ашиглаж буй бичлэгний их сурвалж нь болохоор за Нин Нууртаа гэдэг YouTube суваг байгаа. За 2012 онд бол нэгдэж байсан юм байна лээ. За одоогийн байдлаар болохоор 389 мянган дагагчтай тийм YouTube суваг байна. За өнөөдөр яг ашиглаж буй бичлэг дээр болохоор бичлэг маань болохоор 2022 онд бол тавигдсан бичлэг байгаа. За одоогийн байдлаар болохоор 3,600 гаруй үзэлттэй бичлэг байгаа юм аа. За тухайн Нин Нууртаагаас суваг нь болохоор ер нь бол зөвлөлт холбоот улсын үед бол баригдсан одоо нийгэмд ашиглахаа болгосон байсан одоо орхигдсон хаягдсан тийм үйлдвэр болон үйлдвэрийн дагуул хот зэрэг газраар явж одоо сонирхолтой бичлэг бол хийдэг юм байна лээ. За тэгээд ямарваа нэгэн тайлбаргүй хийгддэг бичлэг учраас яг ямар учиртай газар инээ тэргээд үзсэн хүмүүст бол нэлээд сонирхол төрүүлдэг сонирхолтой бичлэг хийгддэг бол YouTube суваг байна. За тэгээд үндсэн бичлэгийг бол ашигласан их сурвалжийг болохоор одоо тавигдж буй бичлэгний доор ашигласан их сурвалж хэсэгт бол холбоосыг бол оруулчих. Тэгээд та бүхэн орж сонирхоорой. За тэгээ бичлэгтээ оръё. За тухайн бүс нутаг нь болохоор зөвлөлт холбоот улсын үед болохоор Абхазын бүгд найрамдах улс бол байсан. За тухайн бүс нутаг дээр бол маш олон тооны одоо нөгөө амралт суурилтын газрууд зөвлөлт холбоот улсын үед бол байсан юм байна. За тухайн Абхаз нь болохоор Хар тэнгисийн зүүн эрэгт одоо их Кавказын нүүрний өмнөд хэсэгт орших газар нутаг юм байна. За нийт газар нутгийн хэмжээ болохоор 8665 хавтгай дөрвөлжин км бол талбайг бол хамардаг. За одоогийн байдлаар болохоор 245 мянган орчим хүн амтай юм байна. За байгалийн хувьд бол үнэхээр гой байгальтай газар нутаг байна. За тухайн Абхазын нийслэл нь болохоор Сухуми гэдэг хот байгаа. За тухайн газар нутгийн одоо нийслэл Сухуми хот нь болохоор тухайн газар нутгийн ер нь бол төв гэж хэлж болно. Хүн амын нийт ихэнх одоо хүн нь бол тухайн газар нутг дээр бол одоо тухайн Сухуми гэдэг хот дээр бол амьдардаг. Байгаль нь бол үнэхээр сайхан юм байна л да. За энэ одоо хаягдсан хот болохоор Абхазын одоо нэг байгалийн гүнд байгаа нүүрсний уурхай дээр түшиглэж барьсан дулааны цахилгаан станцын ажилчид одоо амьдарч ирсэн тийм хот. За ер нь бол 1990 он хүртэл бол ер нь ажиллаж ирсэн гэж үздэг юм байлээ. 90 онд болохоор зөвлөлт холбоот бол задарснаар за тухайн бүс нутагтээ бол ажиллаж байсан уурхай бол хаагдаж за тухайн ажиллаж ирсэн цахилгаан станцууд бас хаагдаж хүн амт нь бол одоо амжиргаа залгуулахаар өөр хотыг бол сонгон суурьсан юм байлээ. За тус нөгөө Абхаз гэдэг улсын зүгээр түүхийн тухайд дурдж үзвэл за тухайн Абхазын бүгд найрамдах улс нь бол зөвлөлт холбоот улсын үед болохоор зөвлөлт холбоот улсын нэг тийм бүрэлдэхүүн улс бол байсан. За 1990 онд зөвлөлт холбоот улс задарснаар за тухайн бүс нутаг нь болохоор гүржийн мэдлэлд бол очсон юм байна. За гүрж нь болохоор 1991 оны 4 сарын 9-нд бол зөвлөлт холбоот улсаас тусгаарлаж өөрийнхөө тусгаар тогтнолыг бол зарласан. За Абхаз гэдэг тухайн улс нь болохоор бас гүржээс 1992 оны 7 сарын 23-нд болохоор Абхаз улс болж бас гүржээс салан тусгаарлах гэж бол оролж исэн юм байна. За салан тусгаарлах үйл явц нь болохоор 1992-оос 93 онд болсон Абхаз гүрж хоёрын хооронд болсон тэр дайнаар бол өндөрсөн. За тэгээд ерөнхийдөө бол за тухайн үед 92 онд тусгаар тогтнолоо зарлж байхад бол за тухайн Абхаз улсыг болохоор Орос, Венесуэл, Никарагуа, Наури, Сир зэрэг улсууд бол тусгаар тогтнолын тулд тухайн үед бол зөвшөөрч ирсэн юм байна. За гүржийн засгийн газар болон нэгдсэн үндэсний байгууллагын бараг бүх гишүүн орнууд бол Абхазыг гүржийн тусгаар тогтносон нутаг дэвсгэрч гэж бол одоо хүртэл үздэг юм байна. За Абхаз нь бол 1921-ээс 1991 он хүртэл зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд бол байсан. За 1921-ээс өмнө бол Абхазын хаан тус гэж бол хошин тогтнож байсан юм байна. За тухайн хаягдсан дулааны цахилгаан станц нь бол за би бол өстой хэлж мэдэхгүй байна. Надад бол одоо энэ тухайн бичлэгийг ингээд яг үзээд ингээд харж байхад бол маш эвгүй тийм одоо нэг юу гэмтэй айц чихүүц ч юм уу тиймэрхүү байдал бол хүрч जैन. Тэгээд тухайн YouTube сувгийг одоо YouTube сувгийг хийдэг ирэх маань болохоор одоо ингээд ер нь бол энэ мэтчлэн зөндөө олон юм одоо хаягдсан суурин тосгодууд үйлдвэрүүдээр бол явсан юм бичлэгүүд бол маш их хөл байдаг юм байлээ. Та бүхэн сонирхохыг хүсвэл тухайн YouTube сувгийнх нь одоо тухайн бичлэгний одоо холбоосыг бол би ашигласан их сурвалжтай бол байршуулсан байгаа. За тухайн дулааны цахилгаан станцтай ойр за 20 км
цаана бол одоо нөгөө нэг нүүрсний уурхай бол байсан. Тухайн дулааны цахилгаан станцыг болохоор тухайн нүүрсний уурхад бол түшиглэж бол тухайн үед бол барьж ирсэн юм байна лээ. За тэгээд яг энэ шиг одоо жишээлбэл тохиолдлууд одоо Монголч гэсэн бас их зөндөө байдаг шүү дээ. Одоо хаягдсан суурин тосуудууд, үйлдвэрүүд гээл те нөгөө нэг арчлалт хэмээх одоо шинэ өөрчлөлтийн доор одоо хаягдаж үгүй болсон газрууд бол зөндөө л бас байгаа. За Абхаз гэдэг ярьсных тухайн Абхазын одоо нөгөө хүн амынхаа талаарх мэдээллийг бол үгүй. За нийт бол одоогийн байдлаар бол 245 мянган иргэнтэй. За тухайн бүс нутаг нь болохоор за хүн амынх нь бол за 47.1% нь болохоор гүржүүд, за 17.8% нь болохоор абхазууд, за 14.6% нь болохоор арменчууд, за 14.3% нь болохоор орсууд эзэлдэг юм байна. За Абхазын хүн ам нь болохоор 1989 онд болохоор 525 мянга орчим бол хүнтэй байсан юм байна. За 2003 оны байдлаар болохоор 216 мянга болж уурсан байдаг. За одоогийн буюу 2025 оны байдлаар болохоор 245 мянга орчим иргэнтэй юм байна. За нөгөө нэг 20-30 км-ийн цаана байгаа нэг нүүрсний уурхайг түшгэлж барьсан дулааны цахилгаан станц гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тухайн дулааны цахилгаан станц нь болохоор за яг тухайн нүүрсний уурхай нь болохоор ер нь бол 1930-аад оны үед бол баригдчихсан уурхай юм байна. За тэгээд тухайн нүүрсний уурхайг түшгэлж одоо энэ хаягдсан байгаа. За би бас буруу дуудаад хэлж дуруу нухтын нэрийг буруу бас хэлээд ээж магадгүй. Каварчели гэдэг бол хот юм байна. Одоо энэ бол хаягдсан байгаа нь болохоор нөгөө нэг цахилгаан станц, дулааны цахилгаан станц одоо цахилгаан станц ажиллаж исэн ажлаад одоо энэ хаягдсан байгаа гэдэг энэ яваад байгаа хот болохоор за Каварчели гэдэг хот юм байна. За энэ одоо яг энэ бүс нутг нь болохоор ерөнхийдөө дулааны цахилгаан станцаас гадна болохоор нөгөө бидний одоо хэрэглэдэг нөгөө гүрж ногоон цай гэдэг чинь шүү дээ. Тэрний тариалтын бас нөгөө нэг талбаанууд бол тухайн бүс нутагт бол байдаг юм байна. За Абхазын бүс нутг нь болохоор газар тариалангийн бас түшижүүлэх газар юм байна. Газар нь болохоор үржил шимтэй. За тэгээд цай бол тариалдаг, бас тамхи бас тариалдаг. За мэдээж дарсанд хэрэглэдэг одоо усан үзэн бол бас тариалдаг юм байна. За тэгээд олон төрөл бүрийн одоо жимсгэн үйлдэл төрөлдөг тийм хөдөө аж ахуйн салбар бас нутаг юм байна. За цагийн агаарын хувьд болохоор дулаан, чиглэг уур амьсгалтай газар нутаг учраас за 19-р зуунд болохоор тухайн газар нутагт болохоор далдуу модыг бол авчирч тариалж бол байсан юм байна. За үүх түүхээс нь болохоор 1931 онд болохоор Йосеф Сталин зөвлөлт холбоот улсын тэргүүн багтаа болохоор Абхазыг болохоор гүржийн бүрэлдэхүүнд бол автомат бүгд найрамд тулс хэлбэрээр нь автономит буюу хариалагдах улсаар нь бол 1931 онд бол шилжүүлжсэн юм байна л да. За тэр утгаараас ч гэсэн зөвлөлт холбоот улс задарсны дараагаар гүржинд зөвлөлтөөс одоо нөгөө нэг тусгаар улсаа бас 1991 онд тусгаар төслөө зарласан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд 92 онд нь болохоор Абхаз нь болохоор гүржээс тусгаар төслөө бас зарлаад за мэдээж гүржийн хувьд болохоор нөгөө нэг газрын баялагтай за газар нь болохоор нөгөө хөдөө аж ахуйн чиглэлээр шимтэй гэдэг утгаараа тухайн Абхазыг болохоор өөрийн одоо хэсгээс болохоор салан тусгаарлахыг үлж зөвшөөрч за тэгээд үүний үр дүнд болохоор 1992-оос 93 онд болохоор гүрж Абхазын ингээд нэг жил үргэлжилсэн бол дайн болж ирсэн юм байна. За дулааны цахилгаан станц байдаг нүүрсний одоо уурхайтай учраас нөгөө нэг тээвэрлтийг бол мэдээж төмөр замаар хийдэг байсан тухайн үед. За тэгээд тэрнтэй холбоотойгоор одоо ингээд хаягдсан вагон төмөр замын хаягдлууд бол тухайн амжилт бол гарч ирэх шиг байна. За ер нь бол яг иймэрхүү бичлэгийг үзэж байхад бол надад бол хамгийн түрүүнд одоо нөгөө нэг бодогддог зүйл маань болохоор Монгол улс чинь ч гэсэн одоо яг ингээд уул уурхайн орд бүхий газруудыг одоо ингээд түшиглэж барьсан одоо хит хитэн одоо хот суурин газрууд бол байгаа. За жишээлбэл одоо Эрдэнэт Гокийг түшиглэж барьсан Эрдэнэт хот байна. За мэдээж 5-7 нүүрсний ордыг түшиглэж барьсан одоо Цогцчигээ сум байна. За энэ говь сүмбэрлөө болохоор Шивээ овоо гэдэг одоо нүүрсний орд түшиглэж барьсан Шивээ говь гэдэг бас юм бүс нутгууд байна л да. Яг эдний байгаа одоо байдлаар болохоор хэрвээ ингээд нөөцөнд одоо дуусаад ч юм уу. За мэдээж ашиглаж байгаа одоо тэр нөгөө нэг түүхий дэнэтрэн одоо зах зээл дээр шаардлагагүй хэрвээ болвол тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн болохоор нөгөө нэг амжиргааны их усүр нь одоо ингээд тасалдсанаар тэгээд тухайн бүс нутгууд одоо ингээд хаягдж байгаатай адилхан одоо манай Монголд бас одоо яг ийм тохиолдол яах вэ гэсэн бол хамгийн түрүүнд надад бол орж ирдэг. За тэгэхээр нөгөө нэг тухайн бүс нутгийг одоо жишээлбэл 100% уул уурхаагаас одоо хамааралтай бус одоо хөдөө аж ахуйн чиглэлээр ч юм уу одоо газар тариалан байдаг юм уу мал аж ахуй байдаг юм уу тийм чиглэлээр ахаад ингээд
өөр чиглэлээр давхар ингээд хөгжүүлээд явбал за ирээдүйд одоо жишээлбэл тухайн одоо уурхай нөөц дуусах ч юм уу одоо тэр тухайн олборлж байгаа эрдэс баялагын ч юм уу онцгой шаардлагагүй болох тохиолдолд яг тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүс болохоор өөрсдөө одоо амжиргааны их үүсвэрээсээ салахгүй одоо жишээлбэл уурхай ч байлаа гэж бодоход одоо тариаланч болдог ч юм уу ингээд нэг мэрэгчлээ солих маягаар тухайн бүс нутагт амьдраад авах боломжтой юм шиг бол надад бол санагддаг. За тэгээд тухайн бүс нутгийг болохоор өөр чиглэлээр хэрвээ хөгжүүлэхгүй бол одоо энэ төв бичлэг дээр гарч байгаа шиг иймэрхүү асуудлууд бол хизээ нэгэн цагт одоо жишээлбэл Монголын одоо энэ уул уурхай хөгжсөн бүс нутгуудад бол иймэрхүү тохиолдлууд болох байх гэж би бол бодож байна. За тэгээд та бүхэн иймэрхүү бичлэг одоо яг иймэрхүү хайгцсан хот суурин иймэрхүү зүйл хэрвээ сонирхож бас үздэг болвол за тухайн яг үндсэн одоо энэ ашиглаж байгаа их сурвалжийг бол дээр тавигдсан бол нөгөө нэг YouTube сувгийг бол сонирхож үзээд тэнд тавигдсан байгаа бичлэгүүдийг бол сонирхох бол бүрэн боломжтой шүү.